За би өнөөдөр ингээд дөрвөн төрлийн гялгаруу таагаад ирсэн юм а. Яг үүндээ аль нь одоо хоригдох юм бэ гэдгийг мэдэхгүй байна. Энэ гялгаруутыг бол хүнсний дэлгүүрт уудалж өгдөг тий. За энэ гялгаруутыг бол жимс бид нарт ихэнхдээ өгöd өгдөг тий. Энэ бас нэмгэн гялгаруутаагаас энэ бол скотч гэж яриад байдаг. Дамарт боогдсон байдаг те скотч гэж ярьдаг. За энэ болохоор бас нэг удаагийн гялгаруут гэдэг. Ингээд ямар ч үсэн миний мэдхээр дөрвөн төрлийн гялгаруутыг би өнөөдөр бүр онцлоод аваад ирсэн юм бэ. Яг ямар төрлийн гялгаруутыг нь 2019 оны 3 сарын 1-ээс хориглох вэ? Өөрөөр чинь үзүүлж байгаа юм бүх наад дөрвөн төрлийн уутнууд чинь хоригдно гэж ойлгож байна. Гэхдээ яг нь ер нь бол бас одоо хүнсний тий эрүүл аюулгүй байдлын хангах хүрээнд яг хүнсний зориултаар одоо ашиглагдж байгаа тийм нийлэг утыг бол энэ удаад бол бид нар бол хариулахгүй гэж бол үзэж байна. За тэгэхээр тэргүй одоо ингээл нөгөө хүнсний зориултаар гэхээр энэ скотч бол орох уу? Скотч хорихгүй гэсэн үг бол энэ удаад хорихгүй. 2019 оны 3 сарын 1-ээс энэ тогтоол шийдвэр хэрэгжинэ. Гэтэл 3 сарын 1-ээс хойш яг энэ уутыг худалдаалаад эсвэл импортлж оруулж ирээд байгаа тохиолдолд ямар шийтгэл ногдуулах вэ? Зөрчлийн тухай хуулиараа холбогдох одоо хариуцлагыг одоо тооцоод явна.